Монгол Улсын ерөнхий сайд очрол Баянгалт дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж салбарын ажилтан албан агчид болон иргэдийн төлөөлөлтөд уулзлаа. Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Эмч ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгодог болох асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж ойрын хугацаанд засгийн газрын хуралдаанд танилцуулгаар боллоо. Эмч ажилчдын цалинг 2026 онд 75% нэмэх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар 30% нэмэгдээд байна. Цаашид 8, 9, 10, 11, 12 дугаараас сард тус бүр 9%-аар 2026 оны төгсгөлөхэд 75% нэмэгдэх юм а. Эрүүл мэндийн салбарынхны цалин нь үндсэн нэмэгдэл хөлс буюу илүү цаг үр дүнгийн урамшуулт гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эдгээрээс илүү цагаас бусад нэмэгдлийг 30% нэмэгдээгүй цалингаас тооцон олгож байсныг ойрын хугацаанд өөрчилж нэмэгдсэн цалингаас бүх төрлийн нэмэгдлийг тооцож олох ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын ерөнхий сайд эрүүл мэндийн сайд Батшугурт үүрэг болголоо. Мөн эрүүл мэндийн салбарт хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх үү гэдгийг онцолж салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулсан засгийн газар байх болно гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн салбарын доголдолын гол шалтгаан болж байгаа эрүүл мэндийн цахимжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шин шатанд гаргаж чадвал олон асуудлыг зохицоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэн хүлээлт өндөр байгаагаа шин сайдад санууллаа. Мөн Монголд эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн ч эмийн чанар тэдний ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг дурдан эмийн чанарт онцгой анхаарах шаардлагатай. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөд олгодог эмийн жагсаалтыг наривчлан судалж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх чиглэл өглөө.